Сайн төргий. Эргэтэн эдис шилжүүлэн суулгах хуулийн төсөл орж ирж байгаа нь бол цаг үеийн олсон асуудал гэж үзэж байна. Гэхдээ хууль санаачлагч бол ажлын хэсгээс нэг тодруулга байгаа юм л та. Энэ хууль сая дээр нэр дүрдэгсэн Батчулуун эмч энэ кейс бол хуулийн нарийн заалт, хуулийн зохицуулт бас дутуу байгаас гарч ирж байгаа хууль бүдэг байгаас холбоотой асуудал гэж хараад байна л та. Тэгэхээр энэ хууль өөрөө маш нарийн зохицуулттай зүйл заалт нь тодорхой авах хэрэгтэй. Тэгээд энэ улсын их хурлын тамгын газрын хууль зүйн дүгнэлтэн дээр ч бас байгаа. За би бас зарим нэг олон улсын байгууллагууд олон улс энэ сайн хуультай газруудын судалгааг бас хийлгэсэн. Тэгээ энэ дээр энэ хууль бол одоо хэлцэхэд арай түүхий байна гэж үзэж байна. Тухайлбал асуух гэж байгаа нь нэгдүгээрт нь бол одоо үндсэн ийм 5 шалгуурыг хангасан хууль байх хэрэгтэй гэж байна л да. Донорын эрх аюулгүй байдлыг хамгаалсан хууль. За зохистой зөвшөөрлийн шаардлага, худалдааны болон албадлагын эсрэг хатуу хориг, донорын эрүүл мэндийг урт хугацаанд хянах тогтолцоо, за ил тод хяналттай шилжүүлэн суулгах систем. За үүнийг хоёр үнэлгээгээр бас үздэг юм байна л да. Донор болж байгаа хүндээ сэтгэл зүйн үнэлгээ хийж үзэх асуудал. За мөн ёс зүйн комиссар оруулаад энэ одоо худалдаа 8-ны асуудал байна уу? Сэтгэл зүйн үнэлгээ нь болохоор өөрөө одоо сэтгэл санаагаараа бүрэн дүр ихтгэлтэй байна уу гэдэг. Одоо юу гэдэг хамаатан садандаа нэрлэгснээсээ болоод шахууснасаа болоод эрхтний өгөх гэж байна үдэр гэдэг. Ийм зүйлүүдийг энэ хууль бүрэн тусгасан уу гэдэг асуудал байна. За эргэтэн за энэ шууд хэлэхэд 3-3 дээр эргэтэн эд эсийг худалдаа авах, санал болгох, ашиг олох зорилгоор бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулгатай холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна гэдэг. Ерөөсөө нэг бизнес талаас нь хараад ингээд хуульчилсан. Энийг арай хүмүүнлэг бичлэгээр, хуулийн бичлэгээр хийж болохгүй юу гэдэг. За дараа нь энэ амьд донорын асуудал. Амьд донор сайн сэтгэлээр өөрөө зөвшөөрсний үндсэн дээр амьд донор болж байгаа. Мэдээж гэр бүлийнх нь хүрээнээс хайн дараа нь одоо иргэн хүн, өнлөнгийн хүн бас өгч болно гэдэг ийм дарааллууд байдсан юм байна. Гэхдээ энэ амьд донорыг яаж хамгаалах юм гэдэг. Амьд донорын гэрийн хаяг, амьд донор за гадаадын оронд бол жолооны өмнөлтөөр донор болох боломжтой гэж тавьсан байдаг. Хэрвээ аваар осолд орох юм бол амьд донор болох тохиолдол эрхтийг ашиглаж болно. Тэгээ энэ чинь амьд донорын хууль эрх зүйн хамгаалалт байхгүй бол ямар нэг хууль зүйн байгууллага, хууль хяналтын байгууллага ерөнхийдөө энэ хүмүүсийг нэр жагсаалт байна гэдэг хэвгүй. Эмнэлэг рүүгээ энэ байгууллагаас өгөх юм уу? Тэгээ энэ хууль зүйн байгууллагаас яг ямар байгууллага хэлж байгаа? Энэ байгууллагаас өөр зорилгоор энэ амьд донорыг гэмтэх, хохирох, худалдаа 8-ны зорилгоор энэ эрхтний авъя гэсэн ийм санаархал байвал яах вэ? Ийм гэмтэрэг үйлдвэл яах вэ гэдэг. Гэх мэт энэ олон зүйлүүд хамгаалтгүй байна. Зарим зүйл нь тодорхойгүй байна. Тийм учраас түүхий байна гэж үзээд энэ удаад хэлцгээс хойшлуулвал яасан юм бэ гэсэн саналтай байна. Энэ дээр бас тодорхой хариулт өгөөч гэд хууль санаачлагч ажлын хэсэг. Улсын хурлын гишүүн хууль санаачлагч Жигжиг Цэрэнгийн Чинбүрэн. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Та бас нарийн бас судалсан байна. Гэхдээ энэ дээр бас тодруулж өгье. Ер нь бол та маш чухал асуудал хүндэж байна. Амьд донорын аюулгүй байдал гэдэг бол өөр хамгийн том чухал асуудал. Дор хаяж л одоо эргэтэн авах шаардлагатай аав нь охиноо дарамтлаад өг гэдэг яах вэ? Гэр бүлийн дарамт хүчирхийл байвал яах вэ? Гэх мэтлэн маш олон зүйлүүдийг бид энэ өнгөрсөн хугацаанд бол одоо олж мэдэж судалж, дээрээс нь одоо олон улсын сайн туршлагууд байгаа. Тэр ч утгаараа бид одоо нөгөө хэлээд байгаа Стамбулын декларацид нэгдэж аль болохоор л амьд донороос эргэтэн шилжүүлдэггүй байх ийм тогтолцоог хийхийг зориод байгаа. Тийм ээ? Энэ бол одоо том зорилго шүү. Аль болох л одоо амьд донор Монгол улс бол эсэргээр бид одоо амьгүй донор олдгүй учраас амьд донор л одоо аав ээжээ хайртай үнэ хамгаалах гэж л иргэний эр зөрг гаргаж байгаа орчин цагийн одоо бааtruуд. За энэ дотор таны хэлсэн тэр 5 заалтыг бид оруулж өгсөн. Оруулаагүй биш, энэ дотор байгаа. Тухайлх юм бол одоо эрүүл мэндийн яамд мэрэгжлийн эдис эрхтэн шилжүүн суулгахтай холбоотой ёс зүйн хороо ажиллаж сэтгэл зүйн тестүүдийг байнга хийж явах хэрэгтэй. Нэгснэ зөвшөөрөл өгдөг газар нь энэ. Та амьд донор болно гэдгийг зөвшөөрж байгаа. Хуулиараа бид 21 нас түнээс дээш. За тэгээд амьд донор болох ч бол та сэтгцийн үед эрүүл байх ёстой. Хоёрт та сайн дураа жинхэнэ одоо хайртай үнэ аврыг гэж чин сэтгэлээс аварч байгаа мó юу гэдгийг тестэлдэг. Энэ тест хийдэг, шалгадаг. За энэ бүх ажиллагааг явуулах энэ заалт таны сая хэлсэн 5
заалт энэ дотор байгаа. Дээрээс нь одоо нөгөө хүлээлтлийн жагсаалт ил тод байх гэдэг маш чухал зүйл хэллээ шүү. Тэгэхээр энэ дата базыг хийх энэ заалтууд хүртэл энд орсон шүү. Ороогүй биш ээ, орж байгаа. За дээрээс нь одоо амьд донор болно гэдээ амьд ахуй цагтаа зөвшөөрөл өгсөн тэр мэдээлэл өөрөө нууцтай байх та ёстой. Та чухал зүйл хөндлөө. Тэгэхээр бид одоо зүгээр л жолооны үнэлхэн дээр ингээ ил биччихнэ гэж байгаа бол бид тийм заалтууд энэ дотор байхгүй. Энийг харин системээрээ хамгаалж явах ёстой. Зөвхөн одоо иргэн өөрөө тэрийг мэддэг. Ямар нэг одоо золгүй явдал боллоо гэхэд эрүүл мэндийн салбар тэр одоо иргэний нөгөө ийм Монголигийн нэвтрэх тэр эрхэн дотроо энэ хүн донор болохгүйгээ хэлж байсан уу гэдгийг үзэх ийм ганцхан боломж тэнд нээгдэж харах юм боломжтой болж байгаа. Тэр утгаар бол бид аль болохоор л одоо амьд ахуй цагтаа донор болъё гэж хэлж байгаа. Заримдаа сая энэ Бачуулан эмчтэй холбоотой асуудал гарахад иргэд хүртэл одоо би амьд донор болно гэж одоо сошиал дээр өөрийгөө тавиад энэ асар аюултай, энэ ингэж болохгүй. Тийм ээ? Энэ бол аюултай. Тийм учраас энэ бол асар нууцлалтай байх ёстой зүйл. Үүнийг бид одоо хуулинд оруулж өгч байгаа шүү. Тийм учраас би бас танд хичээнгүйлэн хүсгэд бүр их тийм түүхий зүйл бол байхгүй. Харин ажлын хэсэг дээрээ энэ зарим зүйлүүдийг, заалтуудыг жишээлбэл 3-3-т энэ хулгай эрхтний намаа хийх юм бол эрүүгийн хуулиар шийдэх шүү гэдгийг л уг нь хэлсэн. Тэгэхээр тэгж уншигдахгүй байгаа бол бид энэ хууль зүйд нь нийцүүлээ засвар хийх боломжтой юм аа. За 3-1-ийг уншаарай. Энэ бол цэвэр эрхтний намаа хийж болохгүй гэдэг том үжил санаагаа илэрхийлээд За Ганбаатар гишүүн тодруулъя. Тэг яг 8-1-6 за хууль хяналтын байгууллага гэж яг ямар субъекттэй хэлж байгаа юм бэ? Хууль хяналтын байгууллагад их өргөн тусаад байна л да. Хууль хяналтын байгууллага эмнэлэг хоёр л нууцлал хадгалах юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэг яг нарийн тусахаараа яг ямар тагнуул юм уу? Эсвэл одоо хороо хорныхын цагтаа юм уу? Эмнэлэг нь одоо ямар эмнэлэг байх? Тэр мис заслыг гэж байгаа эмнэлэг нь юм уу? Эсвэл зүгээр хорооны юм ч юм уу? Нууцлал алдах үйл гэдэг юм л да. Жимбүрэн гишүүн нэмж хариулъя. за энэ эрхтэн эд шилжин суулгатай холбоотой ажиллаж байгаа бүх субъектүүд энэ одоо бүх субъектүүд энэ нууцлалыг хадгалах үүрэгтэй. Тухайлах юм бол одоо бид амьгуу донор гарлаа гэхэд тэр эрхтнийг авж байгаа эмнэлэг нь донор болж байгаа эмнэлэг хоёр хүнд өгж байгаа гэдгийг л нууцлах хэрэгтэй. Ард хийлгэж байгаа ард гэр нь юу ч мэдэх ёсгүй. Тэр ч утгаараа сая одоо Бачуулан эмчтэй холбоотой үйл ажиллагаа явагдахад энэ яагаад одоо амиа авруулсан улсууд нь гарч иж дуурч болдгүй юм бэ гэж сошиалар хүртэл одоо олон хүмүүс хэлж байсан. Тэр хинээс авснаа мэддэггүй учраас би хаанаас ямар эртэн аваад амьд сэрүүн явж байгаа гэдгийг мэдэх боломжгүй. Тэр утгаараа тэр улсууд гэсэн одоо баярлаа гэдгийг хэлж чаддаггүй. Тийм ээ? Энэ бол одоо асар их нууцтай. Дээрэс нь зүгээр тэр субъектэд оролцож эмч хүртэл өөрөө хуулийн субъект. Тэр хүн хүртэл эмчийн ёс зүйгээ хадгалж энэ мэдээлэл хаашаа задрахгүй байх ёстой